За, сайн байцгаана уу? Энд байна. За, тэгэхээр та бүхэнд өнөөдөр зүүдний тухай подкаст хийж байгаа. Бид нэр зүүдний талаар нэлийн цуврал подкастууд хийж байгаамаа. Та бас өнөөдөр миний подкастыг сонсож байгаа л өмнөх подкастуудыг нь сонсож болно шүү гэж хэлмээр байна. Тэгэхээр бид нэр зүүд нойронд эзэн бид нар ялангуяа өдөр завгүй ч юм уу байх үед бол эзэн маань зүүд нойронд ярихыг хүсдэг байгаа. Зүүд бурхан бол олон хэлбэрээр бидэнтэй харилцахыг хүсдэг. Тэгэхээр нэг хэлбэр нь бол үнэхээр зүүд нойр байгаамаа. Тэгэхээр зүүд нойронд бол зөвлөгөө өгдөг талаар өнөөдөр подкаст хийж байгаа. Тэгээ өмнөд подкастуудаар одоо зүүд нойронд муугаас хэрхэн сэргийлэх үү, таныг босгон байгуулдаг, тайвшруулдаг, бас ирээдүйд болох ч байгаа зүйлийг сануулдаг гэмчлэн олон төрлийн зүүд байдаг талаар хэлсэн байгаа. Өнөөдөр зөвлөгөө өгдөг зүүдний талаар хэлцгээе. За, дуудлал номын 16-гийн 7-г сонсъё. Надад зөвлөсөн эзнийг би магтмуу, шөнөөрч оюун бодол минь намайг сургамуу. Тэгэхээр эзэн биднэрт шөнийн цагаар оюун бодолд минь биднийг сургадаг байна. Надад зөвлөсөн эзнийг би магтмуу гэж хэлсэн. Тэгэхээр бидний шөнийн зүүд нойр бол үнэхээр чухал байгаа. Тэгэхээр мэдээж зүүд нойр маань олон төрлөөс ирдэг байгаа. Мэдээж эзнээс ирдэг. Нөгөө талаас нас муу нэгнээс ч гэсэн ирж болно. Жишээлбэл Ирмая 29:8-ыг харъя л та. Учир нь Израилийн бурхан төг төмдийн эзэн ингэж айлтаж байна. Та нарын дунд байгаа танаа иш үзүүлэгчд ба төлөгчдөр өөрсдөө бүү мэхлүүл. Тэдний зүүдэлдэг зүүдийг бүү сонс гэжээ. Тэгэхээр энийг харах юм бол Ирмая 29:8 дээр үнэхээр тодорхой зарим зүүд бурхнаас биш гэдгийг хэлсэн байна. Тэдний зүүдийг бүү сонсоо гэж байгаа. Тэгэхээр зүүднийхэн тайллыг ч гэсэн бас сонсож ирэхгүй гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр нь бол буруу зүүд байна. Тэснээс ирээгүй маа. Тэд нар чинь танаа иш үзүүлэгчтэй биш юм аа гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр бидний үнэхээр зүүдийг ялгах явдал маш чухал байгаа. Тэгэхээр зүүдээ хамгаалах явдал чухал. Тэгэхээр зүүдээ мэдээж ариун сүнсээ хамгаалж өгөөч ээ, тэнгэрчүүдээ миний зүүдэн нарыг хамгаалж өгөөч гэж залбирхаас гадна та бас өөрөө хамгаалах ёстой. Жишээлбэл ялангуяа нүдээр унтахаас өмнө янз бүрийн музик ч юм уу те, ямар нэгэн кино үзэх, ямар нэгэн буруу юм сонсох зүйл нь тийм сайн зүйл биш. Мөн хоол ч гэсэндээ заримдаа хэцүү яг унтахын өмнө хоол идчихээр хар тар зүудлээд байдаг шүү дээ. Тэгэхээр бидний хоол унд хүртэл чухал байгаа. Тэгэхээр нэг найз хэлж ийсэн. Гэхдээ янжмаа миний календарыг хараад амар завгүй бүр ингээд бурхан дуун ариун сар удирдуулах цаг хэвээр байх хэвээр тэр бүр тийм цаг байхгүй ингэж хэлж ийсэн. Хизээ би одоо бурханы дуу хоолой сонсож ингэж явах болж байна гэд. Би найзтайгаа уулзах гэж баг хэдэн цагийн зөвлөгөө хэдэн цагийн баг ингээд одоо тийм хэдхэн минут уулзах гэж баг нэгэн цаг тохирж иж болцсон байхгүй. Чамтай хүртэл уулзах цаг байхгүй гэж хэлжсэн. Тэгээд яг хамтдаа ингээд залбираа жаахан нөхөрлөөд дараачийн уулзалт болчлоо гэдээ орж исэн л та. Тэгээд тэр найз маань юу гэж хэлж ирсэн бэ гэхээр бид нар ингээд байнгын завгүй ийм их төлөвлөгөөтэй байхад эзэн хизээ ярих вэ гэж асууж исэн. Тэгэхээр эзэн үнэхээр тийм завгүй бид нартай шөнийн цагаар ярьдаг байгаа. Тийм учраас шөнийн цагийн зүүд нойрлоо маш их тийм бузар сүнс дайрах тийм бас аюултай байдаг байгаа. Тэгэхээр зүүдэнд үнэхээр зөвлөгөө өгдөг гэдгийг харах юм бол Саулыг харъя. Мэдээж ингээд Дэвидийн тухай уншихаар Дэвид мундаг, Саул ингээд муухай юм шиг дандаа хүмүүс хардаг л да. Гэтэл Саулыг маань бурхан бас өөрөө сонгосон байгаа хамгийн ихний хаанаар Израилийн тэгээ Самуэль иш үзүүлэгчээр бас тэрийг хэлүүлсэн байдаг байгаа. Гэтэл Саул хаан маань өөрөө дуулуургүйгээсээ болоод эзнээс тослогоо алдаад хэцүү байдалд ордог л да. 1-р Самуэлийн 28:15-ыг харъя. Саул энэ Самуэль бол иш үзүүлэгч насварсан одоо гэртээ хайрцан байгаа үед Саул бүр болохоо байгаад гурамч одоо мэд төлөвчдөр хүн дээр очиод энэ бүхнийг хийж байгаа юм л да. Самуэль Саулд юунд та намайг дуудаж надад төв болов гэж Саул хариулан. Би маш их зовж байна. Палестинчууд намайг дайрахаас ирж байхад бурхан надаас авсан бөгөөд иш үзүүлэгчдэрч зүүдээж надад хариу өгөхгүй байна. Тийм учраас яах ёстойгоо мэдхийн тулд би таныг дуудлаа гэв. Тэр энийг харах юм бол Саул маань иш үзүүлэгчдэрч бурханаас сонсдог зүүдээж гэсэн хариу өгдөг байсныг харж болно. Тэр үнээр бурхан биднэрт зүүдээр хариу өгдөг гэдгийг харж болж байгаа. Тэр мэдээж Саул хамт буруу юм хийж байгаа юм л да энэ үед. Самуэлийг дуудаад яг буруу юмар дуудаж байгаа. Энэ нь бол зөв зүйл өрөөсөө биш. Гэтэ яасан юм эзэн тэн зүүдээр хариу өгөхгүй болцсон үед тэр хүн маш хэцүү. Би маш их зовж байна гэж хэлж байгаа юм. Тэгэхээр үнэхээр бурхан биднэртэй ярих үед бид нэр тайвшруулж яадаг, зөвлөж яадаг байгаа. Тэгэхээр үнэхээр эзнээс ирж байгаа тэр шөнийн зөвлөгөөн төр одоо анхаарлаа хандуулдаг байхын тулд та үнэхээр ариун байдлыг бас анхаараа нүдээ чихээсээ хамгаалаараа эзнээс надад та ямар зөвлөгөө өгөх юм болоо гэж харуулж болно. Би ингээд одоо жишээлбэл
банкн дээр очих уу яах вэ гэж сандарсан ч юм уу тий. Одоо хайраас өргөгүй байцгаая гэж бодсон байсан чи ингээд яалтчгүй байж авахын тулд зээл авах шаардлагатай болоод хэцүү байсан. Чи бүхэн ингээд яг зүүдээр яг банкн дээр очиж болно бүр очихдоо тэр банкн дээр яаж очих нь хүртэл харуулсан байдаг ба. Түүнчлэн бас ингээд компани хийж байгаа үед ингээд компанид буруу болоод компани хаагаад шинэ компани байгах шаардлагатай болсон. Энэ үед бас эзэн ингээд ямар зүүд өгсөн бэ гэдэг шүн ингээд явж хагаад хараас ингээд хүн дагаад харна гэртээ орж идэхгүй ингээд би нэг одоо зочд бодол орох гэж орсон байгаа. Очсон чинь ингээд шууд ингээд галтгоонд орчиж байгаа. Тэгэхээр ингээд зүгээр ингийн нэг галтгоо биш бусад нийтэд үйлчлдэг галтгоонд орж байгаа байхгүй. Тэгээд тэр галтгоонд орсон чинь тэр зүүдэндээ дотор минь би одоо Warren Buffett-ийг хизээс үзэлж үзээгүй Warren Buffett ингээд ороод ирж байгаа хүмүүстэй хамт тэгснэ ингээд галтгоонд ор хоол хийж байгаа байхгүй. Хоол юм чанж байгаа ингээд юм чанаа гаргаж ирснээ ингээд алт болгож гаргаж ирээд байгаа байхгүй юм чанж байгаа юм. Тэгснээ ногоо гараад ирдэг байхгүй шаардсан. Энийг хай гэдгсэн чи хаяхан олдохгүй надад би туслах уу гэд би очиод тэр ногоо хайж байгаа юм л та. Тэгээ нөө чөндөр гэд ногоо одоо хайдаг юм руу хаягдаад тэгээ дуграал ингээл хаягдчихж байгаа юм л та. Тэгсэн чинь би тэр зүүдний дараа одоо нийтийн галтгоон дээр яг бизнес хийж байгаа байхгүй. Warren Buffett бол бизнес компани босгон байгуулдаг тийм хүн шүү дээ. Угаасаа гэтэл яасан мэн энэ ногоо байна энийг хаях ёстой гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ би одоо зүвийг хийж мэдгүйгээсээ болоод анх Америкт ирээд одоо тэр компаниг одоо нөхөртөө хамт байгуулахдаа буруу одоо сетап бизнес болоод хоёр дахин татвар төлөх тийм байдалд орсон байгаа. Тэнгүүт тэр компаниг хаах шаардлагатай гэдгийг эзэн мэдүүлсэн байна. Тэр биднэрт ирж байгаа тэр зөвлөгөөнүүдийг харах юм бол одоо ямар галтайгаа юм одоо нийтэд хувийн галтайгаа юм уу гэртээ үйлчилж байгаа юм уу хүмүүст үйлчилт юм уу ягаад гаднаас тийм хүмүүс орж ирв юу чанж байгаа юм бол гэдгийг гэх мэтчлэн маш нарийн деталь сав суулгах юм уу би ягаад тэнд одоо үйлчлэх боловч гэх юм уу гих зүйлүүдийг харж байгаа юм л та. Энднээс гадна бас яг ягаад харанхуй зүудлээ яагаад би өөрөө бас компани хаахгүй гэдэг нэлээ айдтаа бас нэг тийм ойлгомжгүй байгаа байдлыг бас эзэн бас харуулсан байгаа. Тэгэхээр би энэ имиж болохгүй маань эзэн юу хийх юм харуулж байгаа юм байна гэдгийг бас ойлгосон байгаа. Тэгэхээр биднэрт өгж байгаа зөвлөгөөнүүд эзэн үнээр зөв хооллохыг хүртэл зөвлөдөг байгаа. Эзэн заримдаа ингээд чиний зүүд нь үнээр зөвлөгөө өгж явах үед одоо юу гэдгийг зүүдэндээ би эдгэрж исэн байгаа. Зүүдэндээ ингээд маш олон зүйл болж исэн байгаа. Тэр миний зүүд бол маш чухал. Таны зүүд гэсэн маш чухал гэсэн үг. Тэгэхээр энэ нь бол эзэнтэй уулздаг маш нарийн нандин цаг байгаа. Тийм учраас унтахаасаа өмнө та бүхэн маань ингээд хэрэг өглөө сэрэнгүүтээ тэр ихний 90 секунд маш чухал байдаг. Зүүдээ мартахаас өмнө хурдан бичиж авах хэрэгтэй. Хажуудаа бичих цаастаа унтаж болно. Тэрийг ингээд бүр эзнээс тайлын асуугаад залбирах юм бол эзэн бас өгдөг байгаа. Тийм учраас миний бодлоор бол зүүд ингээд нэг нууцлаг тийм гоё зүйл. Тэгээ тайлаа сурчхаар маш гоё байдаг. Тэгэхээр энэ одоо цуврал хичээлүүдийн дараа яг зүүдний зарим тайлал юу гэдгийг яаж эзнээс тайлал асуух уу гэдгийг харж болно. Тэгээд үнэхээр онцгой зөвхөн чам зориулсан тайллуудыг эзэн бас өгдөг байгаа шүү гэж хэлмээр байна. Тэгээ бурхан танд маш их хайртай. Эзэн та үнэхээр шүний зүүд нарыг хамгаалж өгч сонсогч нэг бүрийн тэгээд эзэн танд мэрэгэн ухаантай байж таны зүүдийг ялгахад туслаараа тий. Тэгээд үнэхээр Иремая 29:8 дээр хэлсэн шиг тэр тэдний зүүдийг бүү сонсгож хэлсэн байгаа. Зарим мэрэгдүүлэгчдийн тэр зүүдийг үнэхээр бусад буруу зүүдүүдийг бидэрт өгж байгаа тэр бусад сатаны тэр зүүдүүдийг бүгдийг үнэхээр та хамгаалж өгөөч эзэн минь. Хариуцаа бидний зүүдийг хамгаалж өгөрөө. Тэнгэрчээдээ бидний зүүдийг хамгаалж өгөрөө. Бид нараас мэрэгүү ухаантай биш эзний зүүдийг тэр эзний сургамжийг бас үнэхээр бичиж тэмдэглэж авч хэрэгжүүлэхэд бас туслаараа. Биднэрт хүч чадлыг хайрлаарай эзэн минь. Тэгээд тэр хайраар түргэж өгөөч. Есүс нэрээр залбирanгуйч байна. Амен.